Тэрнээс гадна энэс ч юм болоод одоо олон өвчин үүсэх шалтгаан болдог. Дээрээс нь бас хитрхи эндээ автчихаараа депрессэнд ороо. Тэгээд бүр татламуудах ч юм уу тохиолдлууд гарч ирдэг. Тийм ч учраас энэ тал дээр бол хөнгөлөлт болтой байсан зүг нь болоод боддог. Ер нь бол одоо нийгэмд одоо хүн байхаас гадна тийм нэг хүмүүстэй харилцаж тийм болохоор хүний юу бод сэтгэж байгаа юу ч болоод баян хоорондоо харилцаатай байдаг учраас сэтгэл санаатай зүйл одоо шинжилгээ маань бол хамгийн одоо хүнтэй холбоотой хамгийн том шинжилгээ гэж бодож байна. Зөвлөлтийн зүрийнхөө нийгэмд дархлаалах л та. Тэгээ сэтгэл зүрийн эрүүлж ирдэг чинь нийгэм яг ингээд аюулгүй аюулбахтай ашиг тогтнолох. Сэтгэл сэтгэл зүгээс ер нь бүх юм хамаарч ирнэ эрүүл мэнд ер нь. Яд юм шүү. Тэгж л боддоо шүү дээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд тэгэхэд би эрүүлэхтэй л адилхан л сэтгэл зүйн эрүүл тиймэрхүү л. За энэ нэг асуудалтай байдаг. Тэгэхээр хандгаар бол ойлгохтой хүмүүстэй ханддаг. Гэхдээ бүр амар аргаа бараад ирэх юм бол мэрэгчлийн үйл явцдаг гэж байна. Сэтгэл зүйч гэдэг мэрэгжил бол одоо Монгол сан хөгж байгаа болохоор ер нь бол ойр дотны эмч мэгчээс Одоо юм уу шүү дээ. Тэгээ ганцаараа л шүү дээ. Ойр дотны хүмүүстэй. Ойр дотны хүмүүстэй тэгээ ер нь өөрөө л даван тулах ч шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөө гэхээр нэгдүгээр энэ бас л адилхан нэг хоёр талтай. Нэгдүгээр амар дисордерт ороо тий. Ялгаа өвчин тусаа тэгээд мэрэгчлүүнээс ингэж өөрийгөө тайлбарлах зорилгоор зөвлөгөө авдаг. Нөгөө талаас бол зүгээр ингэж эдмишингийн үйлч юм уу гэдэг тийм зүгээр амар тийм мэдхийн зорилгоор ашиглаж байна. Тэр нэрийг яг шийдэж бол Яг арга зам хайж байгаа хэнийг тусалж байгаа л байх л та зүгээр. Энээс яаж гарах уу гэдгийг л зөв чиглүүлж байгаа юм уу? Дөрөвний сэтгэлийг засах тэгэл болохгүй болж бүтггүй байгаа юм л тайлбарлаж өгөх л та. За сэтгэл зүйч хүн гэдэг чинь нэгдүгээр хоёр талаар авчихсан зүйл болов гэж бодлоо. Нэг нь болохоор ингээд бусдад ингээд зөвлөгөө өгж бидний өвчнөөр тийм мэрэгжлийн зөвлөгөө өгдөг хүмүүс. Нөгөө талаас бол судалгаа хийдэг тийм хүмүүс байх болно. Тэгээд нэг нь болж бүтэхгүй байгаад одоо гинтийг ч юм янз бүрийн төр одоо хүнс тулгараад байгаа төр асуудлыг шийдэлж ярилцж одоо шийдэх гол хүмүүс гэж боддог. Сэтгэл зүйч энэ айгу хэрэгтэй л хүн бид юм болоо гэж боддоо шүү дээ. Ерөнхийдөө авч ийсэн надад сонирхолтой санагдсан. Гэхдээ нэг тийм дисордерт орсон болоод шүү дээ. Нэг тийм сониуцсан гадаагаар орсон. Үгүй бодож ийсэн. Ер нь яг хизээ ямар үед яг боддог вэ? Уур ус үедээ бодож байгаагүй. Миний стресстэй үедээ ерөнхийдөө зүгээр их тутамаа хийдэг. Ялангуяа шоо ч юм уу шатаж шоо тийм юм. Газар байж. Стресс чанга хөгжим сонсох юм уу? Тэгэл өөрийгөө завгүй байлгач л даамт болдог. Тэвүү амт юм бэ? Балиарантай. Энэ өөрөө сэтгэл зүйч болохоор бүр амар сэтгэж байгаа юм. Жаргалтай газар хүн тогтохгүй гэж. Хайр дурлал мурал одоо бас сонир биш үү маймаа. Үр хөхөд байх ч. Гурван тавг таасан чинь нэг наваа хийчлээ. Яаж байгаа юм бол? Сэтгэл зүйч болохоор яг нэг сэтгэл зүгээр наадах гэдэг шүү дээ гэж. Зориуд өөрийнх нь алдаа юм битээ болж байгаа салах гэдэг. Заваантай.
За тэгэхээр сэтгэл зүйч гэдэг нь болохоор мэрэгжлийн үзэл баримтлал онолтой танилцсан ороод их сургуулийн бакалаврын түвшний мэдлэгтэй хүнийг сэтгэл зүйч гэж нэрлэдэг байгаа. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдгийг бол зөвхөн сэтгэл зүйч хүн болов нь тэрнээс ямар нэгэн байдлаар амьдрал үтсэн сайх ч юм уу сайхч өгнө эсвэл өөр мэргэжлийн хүүгнүүд бол байж болохгүй ойлголт. Яагаад тэр сэтгэл зүйч хүн гэдэг бол 4 жилийн хугацаанд онл үзэл баримтлал арга техниктэй бүгднтэй танилцдаг байгаа. Ийм байдлаар бол энэ арга зүй ур чадварыг олж авдаг гэсэн. Тэрнээс биш хин нэгэн дуртай амьдрал үтсэн хүнч бид юм өөрийн туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгж байгаа хэрэг бол огт биш. Олон улсын хэмжээнд гэх юм бол сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэрэг яаж нэгдэг вэ гэхээр бакалаврын зэрэг үүн дээр нэмэгдээ мастрын 2 жил, үүн дээр нэмээд 2 жилийн туршлага нэмэгдсэний үндсэн дээрээс сэтгэл зүйн зөв эрхэн нэгддэг. Монголд бол одоогоор ийм асуудал байхгүй ч гэсэн бакалаврын түвшний зэрэгтэй хүн болов хэрэгтэй байдаг. Тэрнээс биш бол ямар нэгэн байдлаар өөр мэргэжлийн ч юм эсвэл ахмад насны 40 50 настай хүн ч юм уу өгнө гэдэг бол байж болохгүй асуудал. Энэ бол тодорхой хэмжээний арга техник онлын үндсэн дээрс явагддаг асуудал байгаа. За тэгэхээр мөн сэтгэл зүйчид бусад мэргэжлүүдийн ялгаар ёс зүйн код гэсэн асуудал дэлхийд дахин мөрдөгдөг. Үүнийг ч гэсэн Монголын сэтгэл зүйчид бол дагаж мөрддөг байгаа. Юу гэдэг үйлчлэгчийн нууцыг чандлан хадгалах, цаашаа ямар нэгэн байдлаар алдагдуулахгүй байх нь сэтгэл зүйчийн номер 1 кодуудын нэг. Тэгэхээр та хэрэг ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж тухайн өрөөнд ороод ирэхэд тэнд яригдсан ямар нэгэн тантай холбоотой чухал мэдээлэл зөвхөн тэр өрөөнд л үлднэ. Ямар нэгэн байдлаар тэр өрөөс гарахгүй гэсэн ёс зүйн чухал кодууд баримтлагддаг ба. Үүнээс гадна бол ямар нэгэн байдлаар сэтгэл зүйч нь өөрөө тусдаа тухайн ураас гадна тэр үйлчлэгчтэй хувийн харилцаа тогтоох болоод хувийн байдлаар харилцааг бол хатуух хоригддаг байгаа. Монголын шинээр аваад үзэх юм бол гэрлэн тохиог кинон дээр гарч байгаа сэтгэл зүйчийн жишээ бол өөрөө ямар ч ёс зүйг баримтлсан агуулга байхгүй амьдралтай огт нийцээг өгж ойлгож байна. Өөрөлдвөл амьдрал дээр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйч хүн өөрийн үйлчлэгчтэй хувийн харилцаа тогтоох, цаашаа ямар нэгэн харилцаанд орно гэдэг бол огт байж болохгүй асуудал. Амьдрал дээр бол ямар нэгэн байдлаар ийм асуудал байдаг байгаа. Мөн дээрээс нь хамгийн чухал асуудал буюу нууцыг хадгалах. Энэ бол сэтгэл зүйчдийн номер 1 байдлаар баримтлах зарчим учраас тухайн өрөөнд таны ярьсан болон ярьж байгаа асуудлууд бол таны эсрэг ямар нэгэн байдлаар үүний дээр ашиглагдана гэхээс айх бол огт хэрэг байхгүй байгаа. За сэтгэл зүйчийн хүмүүс ерөнхийдөө мэдрэлийн эмчтэй андуурах тохиолдол маш их байдаг. Гэхдээ энэ бол ташаа ойлголт гэж хэлж болно. Яагаад тэгэхээр сэтгэл зүйч нь одоо маш энгийн хүмүүс тусалдаг. Одоо энгийн гэдэг нь бас нийгмийн сэтгэл зүйн асуудалтай бие хүний хөгжлийн явцад асуудал эсвэл туслалцаа хэрэгтэй болсон тийм хүмүүс тусалдаг байгаа. Нийгмийн сэтгэл зүйн асуудал гэдэгт нь одоо бидний одоо амьдралд тулгарч байгаа бүх асуудлыг хэлдэг. Одоо жишээлбэл харилцааны асуудал, гэр бүлийн асуудал, хосуудын хоорондын харилцааны асуудал гээд бүх зүйл ордог. Харин бие хүний хөгжлийн явцад тулгарсан асуудал гэх юм бол одоо хүүхдүүд бага байхдаа гинтийн цочролд орсон эсвэл айдс травматай болсон гэх мэт бүх зүйлүүд бас ордог байгаа. Үүнээс ингээд хязгаарлагдахгүй маш олон асуудалтай хүмүүст асуудал бэрхшээлтэй хүмүүст ерөн сэтгэл зүйчин тусалж зөвлөгөө өгдөг гэж хэлж болно. Oh, no, 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 no. Tanya apa seperti itu dengan caranya? Pasti di kamar. Meeting. Passenger kita sudah. Kamu saya yang siapa nak buat?